Хамаг хайрыг би үгнээс авч хамаг хайраа би үгэнд юусэн. Уг миний үндэс хөрс, уг миний өвөг дээдс. Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй. Үггүйгээр би өчигдөрт харж чадахгүй. Үггүйгээр би үнэн аж төрж амьсгалж чадахгүй. Үггүйгээр би өргөн олон өрөөл бусдыг хайрлаж чадахгүй. Уг миний мөргөлийн сүм, уг миний өргөлийн сум, уг миний өстөн дайсан бас хань нөхөр, уг миний өрөвч цан бас дэсвэр дэвчээр. Ер нь бол хүн төрлөختний хамгийн ойлголцлын дээд зэвсэг бол үг. Үгийн мужаан гэх юм уу да. Үгийг харуулж зүлгүүрдэж өг тоог нь авч мэдэрч тэгж явдаг л хүн шүү дээ. Миний мэрэгжил шүү дээ нэг талаасаа. Тэгээд яг яруу найраг гэдэг бол заавал толгой холбохын бас нэр биш байдаг. Амны бэлгээс аштын бэлэг гэдэг шүү дээ. Монголчууд үгэн дотор нар байдаг, үгэн дотор сар байдаг, салхи байдаг, үгэн дотор мис байдаг. Бүх юмыг л таньсан ард юм байна шүү дээ. Сая миний төрүүлсэн болорцсон наадмын дараа шүлгийг маань өөлөх гоолох асуудлууд бас мэр сэргүй харагдаж байна. Хүнд юм хэлж ихаар цаасны жихэнд хэлж ивэл илүү цаас юу ч төвчнө гэж үг байдаг шүү дээ. Тэр нь энэ чинь миний ажил чинь энэ болохоор энийг л хийгээ байж их надад дээр юм шиг. Үгэнд нүдтэй л байх хэвээр. Тэгж л боддог. Яруу найрагчдыг харахтаа яг нэг уянгалдаг болсон. Үсгэцгээ ургуулдаг болсон. Тамиг тарайд атдаг. Юу гэдгийг аригтаар суудаг. Хүүхэн шуухан дурлж явдаг. Ийм улс л гэж бодоод байгаа. Яг хөрхи элдв янзаараа хэлүүлээл хөрхи энэ амьтад байх л ёстой юм л да. Гэхдээ тэдний дотроо бодож яваа тэр оршихуй мөн чанар руу нэвтэрч л үзэхгүй бол тэднийг танихгүй шүү дээ. Тэгэл бичиж үлдээсэн хэдийн шүлэгтэй бид нар ноцолдоо л өнгөрнө. Таны өмнө шүлгийн ном, үргэлжилсэн үгийн ном хоёр байвал та эхлээд алийг авч унших вэ? Бараг үргэлжилсэн үгийн номыг авч уншиж магадгүй. Яагаад юм бол? Яг ер нь шүлэг гэдэг чинь босоо бичлэгтэй гэж хэлж болно. Үргэлжилсэн үг гэдэг бол өөрөө хөндлөн бичлэгтэй. Тойрвол зүг нэрэд байгаа шүү. Тэгэхээр заримдаа шүлгээр илэрхийлэгдэмгүй тийм санаанууд юм үргэлжилсэн үгээр илүү чөлөөтэй гарах. Сэлэлт нь арай илүү чөлөөтэй болж ирэх тал байдаг. Тэр ойлгогдож байгаа үү? Тэгэхээр үргэлжилсэн үгийн номыг унших бол илүү амттай сайхан байдаг. Сайхан ном унших. Яруу найргийн сайхан номууд бол ер нь уран зохиолыг үзэх үнэлэх хамгийн дээд ойлголт бол яруу найраг гэдэг л дээ. Уран зохиол дотор хамгийн дээд хураангуй гэсэн үг. Уран зохиолыг ойлгох хураангуй бол яруу найраг гэж байгаа юм тий. Тэгээд аль нь ч болно доо. Тэгээд аль гарт нь ойрхон таарсан гэж аваад уншин шүү дээ. Ер нь бол хураангуй байх тусмаа цаад нөгөө агуулга нь илүү гүн байдаг. Өргөн байдаг гэсэн үг. Хүмүүст бас олон сонголтыг өгдөг байх тийм. Үүсний нэг ширхгээс орчлон таньж болно гэж үг байгаа шүү дээ. Орчлон гэдэг юм чи хажууд иргэдээс л баригддаг юм байхгүй юу? Ер нь бол нэг холоос олдоод байдаг юм биш шүү дээ. Дэрэгдэх хүмүүсээ хайрлах, дэрэгдэх юмсаа таньж мэдхээс л хорвоо танигдсан шүү дээ. Баригдсан шүү дээ. Тэнгэр хамгийн алс мөртөө тэвэр ингэрт минь амьсгалж байдаг. Шуу бүхэнд үг хэлэн өгч шулгансаар дэрэгдүрм нисэж байдаг. Жигүүрт орчлонгийн хамгийн алс зүрх сэтгэл минь мөн байдаг. Өдөр бүхэн чамруу тийнхүү өдөөн сэмэртэл би дэвж байдаг. Бид нэр ондоошил гэж айгүй их ярьдэн шүү дээ тий. За Монголд өв соёл, Монгол уламжлал гэдэг яхаа аргагүй нэг талаараа ондоошил боловч бид нэр дэлхийд бас нэг ондооших шалтгаан ямарваа нэгэн харьцуултыг хийхдээ яг тэр нэг үгийн гоёор харьцуулдаг тий. Зүгээр л нэг намрын үдэш, тий намрын орой гэж болно. Гэтэл юу гэдэг гүний сүүлхүүл дундуураа уруудсан намрын өдөрч гэдэг юм ингээл харьцуулалт нь хүртэл яг нэг юм байдаг. Тэнгүүт энэ нэг талаараа магадгүй дэлхийн өөр улсын хүмүүсийн авч чадахгүй яг нэг тийм мэдрэмж
байж чаддаг болов. Монгол хэл бол баян хэл. Яа харахгүй баян хэл. Учир юу гэхлээр нүүдэлчин одоо юм сууртай бид. Байгальтайгаа хамгийн ойр байдаг улс. Гэхдээ манай монгол хэл хамгийн одоо ориглон юм уу гэхлээр үгүй бах. Хэл шинжилгээ хүмүүстэй ярьж байхад монгол хэл бол яа харахгүй баялаг хэл. Гэхдээ баялаг хэлтэй ард түмэн энэ өөр алаг дэлхий дээр өчнөө биш шүү. Тий. Бид нар мэдэхгүй болохоос. Манай монгол хэл бол тийм сүнж яваа гэдэг юм уу, хомсдож яваа тийм хэл биш. Яг уу суурин одоо ийм нүүдлэн дагаад бидний тэр байглаасаа жоохон холдож байгаа тэр нүүдлэн дагаад хэлний жоохон хомигдмал байдал өнгөн талдаа үзэгдэж байгаа. Гэхдээ монгол хэл бол яа харахгүй баялаг хэл. Байсаарч байдаг. Шинжлэгдээл явж л байдаг, хувьсаал ер нь ямар ч орны хэл гэдэг бол ингээд цаг үеийн дагаад хувьсан өөрчлөлт байдаг. Тэгээ хувьслыг л үзүүлдэг болохоос биш. Тийм одоо бие биенээсээ айхтар илүү дээр гарсан гэж үздэггүй юм байл л тийм мэрэгжлийн болсон нь бол. Яруу найраг яагаад заавал оршин тогтнох ёстой юм? Яруу найраггүйгээр хорвоог бодоод үзэлтэй. Хайр сэтгэлгүйгээр хорвоог бодоод үзэлтэй. Үүнтэй адилхан шүү дээ. Хайр гэдэг үг, яруу найраг гэдэг үг хоёр навчны хоёр тал гэж ойлгочихгүй. Хайр сэтгэлгүйгээр бие бинийгээ хайрлахгүйгээр энэ хорвоог төсөөлөлд нь бууж гинөө. Түн шиг хүн ойлголцлын дээд зэвсэг болсон үг гэдэг байхгүй бол яруу найраг байхгүй бол яаж ер нь байх юм бэ энэ хорвооч нь. Тийм. Харах юм бол орчлон тэр чигээр яруу найраг шүү дээ. Тэгж бодогддгийг. Магадгүй энэ бүр эндээ солиорсон байна гэж боддог. Гүггүй тэгж одоо. Тий. Яг тэгж бодож байгаа хүмүүс ч болно шүү дээ. Тий. Гэхдээ энэ солио бол нэг буруу солио биш байхаа л гэж бодож байгаа. Баг залуудаа ч гэдэг юм уу яг нэг ухаан орж ирхэлж байгаа үед ер нь нэг дөрвөн мөр толбож байгаагүй хүн гэж баг байдаг байхгүй. Дээр нь монголчууд өөрсдөө зүүр үгээр ярьдаг, хэл зүгээр ярьдаг. Өдөр тутмынхаа аж амьдрал шүү дээ. Хүүхдүүдээ, өр хүүхдүүдээ сургахтаа хүртэл тийм зүүрлэл жишээ нь өөрөө яруу найраг байдаг. Тэгээ тийм юмн дунд өсөж байгаа, тийм үг хэллэг, тийм сургаал, тийм номлолд ор өсөж байгаа хүмүүс чинь бүгдээрээ л ер нь тэгээд 10 жилд за одоо бидний үед гэх юм уу да. Энэ бидний үеэр бараг дууссан баг. Загтал бичдэг. Тийм баг. Тий. Тэгэхээр тэр загтал бичээгүй, мөр толгой холбоогүй хүмүүс байхгүй. Оюунлаг ард түмэн гэж нэрлэдэг байдаг шүү дээ. Энд чи ерөөсөө л үгэнд болгоомжтой хандах юм. Хийд юм яриа л ингэ суугаад байдгүй. Бид нар үгийг цөөхөн хэлдэг, биеийнхаа хилэмжээр хэлдэг. Айхтар ард түмэн шүү дээ. Нэг одоо өсвөр насны охинтой нэг айл баягээд хоёул төсөөлөе л да. Тэгэхэд нэг охины сонирхсан ганц нэг залуучууд урдуур хаагуур морьтой давхин байдтэй. Тэгээд тэрийг аав одоо анзаарахгүй гэж байхгүй шүү дээ. Аав ээж бол анзаарч байгаа. Гэхдээ тэр одоо залуу хурж ирээд мориноос уян дээр буухт нь буугаад олмоо сулж байна уу? Морио ер нь яаж унж байна? Мордоо шууд авхиж байна уу? Явдлын тааруулж байна уу? Орж ирэхдээ баруун хөлөөрөө босгод авч орж ирж байна уу? Суугаад яаж мэдлж байна гэх мэтээс хүний шинж ухаанууд нь тэнд яваад байгаа. Тэгэхээр маш анзаарамтгай артан байхгүй бие биенийг анзаарч байдаг. Тавхан үгэндээ танигдаад байна дэх хөөс дуулдаг үстэй. Энд чи ерөөсөө л хүний тэр нэг юм дотоод сэтгэл рүү ханддаг, сууж босч байгаагаас нь хэлж ярьж байгаагаас нь ертөнцийг яаж үздгийг тэгээ таньждаг. Тийм л ардын үрс шүү дээ бид. Одоо л нэг юм нөгөө манай Арабдан гэдэг нэг яруу найрагч байдгийн. Хөхөөний оронд хөгжим дугуйч, малын оронд машин бэлдсэн газар бол хот газар шүү дээ гэж. Бид яг энэ бусад хөрс зэрэгэлдээ айлуудаа дагаж суурин газар ингэж одоо аж төрөх гэж үзэж байна л да. Тэгээ нүүдлийн тэр нэг сайхан ахуй дагаад энэ одоо нүүдлийн шилжилт хөдөлгөөнийг дагаад тэн хагас нь ингээд суурин газар руу ороод ирсэн.
байгалийн сэрхүү гэдэг юм а бид нар ингээд өөрсдөө аяанда бүдгэрүүлж байгаа нэг юм их үт юм болов уу гэж боддог. Язгуураа ярьж байгаа юм шүү. Энэ цагаа би муудаж байгаа юм биш. Уг суурин угтаа юм байлаа гэж тийм. Бидний уг нь тийм. Тий. Хөдөө өссөн хүүхэд гэдэг нэг тийм илүү хот суурин газрын хүүхдээс илүү гэсэн үг биш. Тухайн орчин амьдарч байгаа орчин нэг тийм өөр юм. Өөр юм. Юу нөөр гэхлээр одоо жишээ нь би ч аймгийнхаа төвд төрсөн аймгийнхаа төвд төв суурин газрын хүүхдүүд ээжлэр л өсөж өндөөсөн. Тэгвэл 100 хөдөөнө очно малгой дээр. За тэгэл өглөө эрт яагаад ч үрт болсон шүү, хадландаа явна шүү, эртгээ унтж амар гэхээр нь л за нэг 4 өнгөрөөгөө 5 төхөөлөл одоо явах байлгүй тэгэл бодож итэл 2 өнгөрөөл 2:35 болж ихад дуудаал. За одоо бас ах нар чинь шардаа хөлөлчлөө. Шараа хөтлөө явжээ. Аригнасаа 2 залгилчих. Тэгээ нэг 2 хурууд өөртөлж. Тэгээ явж үгээд саргүй шүн тэгэл шөнийн 3 цагт тэр нэг 20 орчим өхөр тэрэг хөлөлдсөн нэг 14-5 та хүүхдийг тэгэл явуулчих шít. Тэр уулын одоо харанхуу бад харанхууд ч тэгээ явуулчих. Тэгэл явж байхад тэр өхөр тэрэгний мөөр одоо мөөр дугууны чимээ тэр хажуудын соосгоноод явж байгаа нэг халтар банхрын нэг хань энэ бүгд л одоо хань бараа болно шүү дээ. Тэгээ тэр харанхууд юу хийх юм? Чи өөртөө яриа л явна үстэй. Айц сайн дарна. Тэгээ үүр хийзээ сайхыг хүлээн. Тэгсэн мөртлөө надад үүрэг байна. Энэ хэдэн шардаа эвтэйхэн шиг аваачих юм шүү гэдэг үүрэг байна. Тэгэхгүй л ах нарын үгнээс гарахгүй шүү дээ. Болохгүй би замдаа айгаад байсан юм аа гэрлүүгээ буцчих болохгүй шүү дээ. Чи харанхуудад тэгд юмсэж шүү дээ. Тэрийн шиг л эн чинь зөвхөн нэг жишээ. Очоод өхөр тэрэгтэй төлөө уулнаас буулгаад явж байхад тэр уулын уруугаад аль модны завсраар яаж гарах, 2 модны дундуур яаж төлөө ачицсан өхөр тэргээ буулгах вүлээ. Орон цагаа мэдэрч юм. Шараа хойш нь яаж суулгах уу? Инерцийг тааруулж юм. Хурдных нь АИВ-ийн амтантай харьцаж байна гэдэг. Нэг ийм одоо зөвхөн хадлан төлж хоёроо жишээ авах шүү дээ. За аймгийн төв суурин газраа бол яаж нэхлээр тэр булаг руу явж бетоноор ус авна. Тэгэл 2 саваа ингээл барайл явж ихт чинь за би тэр хуржиж амарна. Тэрний наан гарч ирсэн ч амархгүй гэж сэтгэл зүйн дасгалуудыг хийгээд байна шүү дээ. Өөрийн мэдлгүйгээр. Энэ мэтэр ингээд нөгөө нэг тухайн орчных нь амьдралынхын тэр хэм маяг нь одоо яг юм дулаан газар гэрээс гараа сургуульд очичоод хурж ирээл дулаан гэртээ байгаад ус засанд бүгд гар доор ойрхон ийм хүүхдүүдтэй одоо харьцуулахад миний бага нас тэгж өнгөрсөн байна. Тэгэхээр түүнийг би одоо би тийм илүү одоо ийм юутай газар үссэн гэж хэлж болохгүй шүү дээ. Энэ газрын хүүхдүүдийг би муулж болохгүй. Магад авж байгаа мэдрэмж нь өөр газар өөр орчинд. Гэхдээ өөрийгөө бодохоор байгальдаа илүү их тийм ойрхон байсан юм болов уу гэж бодогддөг. Тэр өхөр тэргээ хөтлөөл модонд очсон байж ихт чинь модны мөчөр дээрээс шар шувуу нисэж байгаа нь ямар ч чимээ гарахгүй салхинд альчуур хийсэж байгаа юм шиг ингээ нисхийг харж шүү дээ би. Нөгөө хот суурин газрын хүүхдээс төрүүлээ харж чинь шүү дээ. Энэ мэтээ ингээд нэг өвс ингээд ургаж гүцээд бүхийгээд ингээд номраад ирэхээр нэг юм цагираг үүсгэж биш шүү дээ. Тэн дээр туссан борооны тусал доошоогоо тэр хөвдрүү шингэхдээ яаж шингэж байгаа юм. Энэ бүгдийг харж ингэж анзаарч дэрэгдэн байж өссөн болохоор үг хэллэгний хувьд ч гэсэн нэг тийм өөр байсан байж магадгүй юм да. Дардан мөртөө замаа олоогүйгэнд зам болж далавчтай мөртөө тэнгэрээ олоогүйгэнд тэнгэр болж явдаг би. Үгэн дотор далавч байдгийг харж үг шувуу шиг нисэд дүүлдгийгч үзв би. Үгэн дотор өвс ногоо хөтлөлцөн ургаж үг үгийнхээ салхинд гандаж хагдардгийгч танив би. Яг ингээд нөгөө нэгэн хэвийн амьдралын урсгалд ороодчдаг тийм үү? Ерөн зүгээр ингээд хүн болгоны эргэцүүлээд байдаггүй нэрэж тийм юм да, нэрэж тийм шүү гэдэг зүйлийг яг эргэж сануулдаг зүйлийг нь би яг энэ урлаг соёл
гэж хардаг байхгүй. Тэгээд энэ дээр бол яахын аргагүй монголчууд бидний дэлхийд гайхуулах нэг одоо гайхамшиг нь бол яруу найраг. Тэгээ би зүгээр яг ингээд яагаад саяны тэр нөгөө нэгэн хэвийн амьдрал гэдэг зүйлийг тодтогсон бэ гэдэг тэгэхээр бид нар нэрээ үг гэдэг чинь ийм хүчтэй штэ. Нэрээ үг гэдэг чинь хүнийг өхүүлдэг бас амьдруулдаг штэ гэдэг зүйлийг мартцсан байжгаад одоо яг таны тэр нөгөө болор цом дээр уншдаг шүлгэн дээр нэрээ үг гэдэг чинь ийм хүчтэй зүйл штэ гэж яг эргээгээд санаж байгаа байхгүй. Яг тэрийг болохоор ингээд та яг дотоод мэдрэмжээр илэрхийлсэн бай. За яг ийм зүйл дутагдаад байгаа юм шүү. Магадгүй монголчууд бид нар энэ үнэт зүйл болох үг гэдэг юм аа. Хүнийг одоо баярлуулж болдог, гомдоож болдог энэ зүйлээ ийм үн цэнтэй шүү гэдгийг нь мартчихад яаш шүү ч гэдэм үү. Яг тэр зүйлийг сануулж байгаа юм шиг санагдсан байна. Тэнгүүт танд жишээ нь за яг энэ үгийг л нэг одоо сэргээе. Үг гэдэг чинь ийм хүчтэй шүү гэдгийг дахиж нэг хүмүүст сануулъя гэдэг нэг тийм сэтэл орж ирж ийж яг тэр бүтээл бий болоод байна шүү дээ тий. Яг ер нь бол Монгол одоо монгол хэлнийхээ тухай гэдэг юм уу бичсэн утга биш. Энэ бол зарим нэгэн хүмүүс шоолгол байх. Юу хүн төрлөختөн гэх байх. Ер нь бол хүн төрлөختний хамгийн одоо ойлголцлын дээд зэвсэг бол үг. Магад зүгээр би энэ рүүгээ ингэж хараад тийм ээ. Нүд нүднээсээ ингээ хэлчихэж байгаа үгээ олоод өгүүлбэрээр нь уншиж чадаад тэгээд хариу тэрийг бас хариултыг бас харангуут асуусан хүн бас чимээгүй ойлгочдөг. Ийм чимээгүй хэлээр ярьдаг тийм хэмжээнд хүрэх аваас энэ үг гэдэг зүйл байхгүй болох байх. Тэгвэл тэр чимээгүй хэл бол бурхны хэл гэж боддог. Тэгэхээр хүний ойлголцлын мэдрэмжээ, сэтгэлээ, ухаарлаа хамгал одоо энэ оюун санаа дотор явагдаж байгаа бүхий л одоо тэр зүйлсийг үгээр л илэрхийлнэ шүү дээ. Үгээр л илэрхийлнэ. Энэ бол хүн төрлөختний ажил байхгүй. Өөр өөрсдийн хэлтэй, өөр өөрсдийнхөө хэлээр дамжсан тэр үгээр л ойлголцсон. Монголчууд үгэн дотор нар байдаг, үгэн дотор сар байдаг, салхи байдаг, үгэн дотор мис байдаг. Бүх юмыг л таньсан ард юм байна шүү дээ. Өөр хүүхдүүдийг сургаж ирсэн. Үгэнд их болгоомжтой ханддаг. Биеиндээ хэлгэж байгаа үгийг хүний сэтгэл гэдэг юм чинь урагдахтаа амархан, зүсэгдэхтэй хялбархан тийм л идэм л да. Тэгэхээр хэн нэгний гомдоочихгүй. Хүн гэдэг амьтан өөрөө их тийм харанхуй мөн чанартай юм шиг санагддгийн заримдаа. Гэрэл гигэнд дуртай юм шиг, гэрэл гигэнд хайртай юм шиг, гэрэл гигээг л бараадж явдаг юм шиг тэг санагддаг. Гэсэн мөртлөө бид одоо бие биенийг аль болох үгээ муугаар хэлж тийм нэг юм таашаал авах гэдэг шүү дээ. Аливаа юмыг өөлж гоочулж ер төгөлдөр сайхан дотор хүртэл өөлөх юм бол өөх тог байгаа шүү дээ. Тэгээд одоо юу гэдгийг монголчууд хэлдэг үгээр хүнийг амьлуулж болно, үгээр хүнийг алгаж одоо алга болгож болно гэж ярьдаг шүү дээ. Энэ чинь үгийн хүчийг таньсан ард юм шүү дээ. Библи хүртэл эхлэхдээ хамгийн ихэнд үг байсан гэж эхэлдэг шүү дээ. Ер нь үг гэдэг өөрөө ямар хүчтэй юм гэдгийг л бид ингээд эргэж нэг бодох болсон юм биш үү гэдэг санаа. Яруу найрагчид үгтэй л ноцолдог. Хамгийн гол нь тэр за одоо эвд үгээ олоогүй үгнүүдийн эвийг нь олж хооронд нь өрж тавиад түүгээр хүний сэтгэлийг хөдөлгөх, хүнд ямар нэгэн тусал ухаан өгч чадах тийм юмыг бүтээж чадж гин үгүй юу гэдэгт л байгаа юм. Үгэнд нүдтэй л байх хэвээр. Тэгээд яг яруу найраг гэдэг бол заавал толгой холбох юм бас нэр биш байдаг. Их сонин зүйлтэй одоо дөнгөдийн цоодлахын нэг хэлсүүг байдаг. Энэ яруу найрагчид гэдэг улс чинь одоо зуны халуун наранд юу гэдэг нь мэддэхгүй л живж шулганаад байгаа шуудтай их төсөрхөө улс юм уу да. Уг нь сонсож чадах юм бол тэр шулганаад байгаа тэр жиргэн дотор уян гих шиг байдаг, ухаарл хайр байдаг, уучлал инрэл байдаг. Ер нь бүхий л юм байдаг. Тэр сонсож чадахгүй бол тэнд юу ч байхгүй гэж. Үнэхээр л сонсож чадахгүй бол юу ч байхгүй, харж чадахгүй бол мэдэрч чадахгүй бол тэр бороо хуур орж байгаа, цэцэг намжт илгэрж байгаа зүйл ер нь хүний сэтгэлд явагдахгүй шүү дээ. Түүнийг харж мэдэрч чадахгүй бол тэгэхээр хамгийн одоо тэр чухал ажил бол өөрт нь л байдаг гэж таарах гэдэг юм л да. Хүнд сэрхүү, мэдрэхүү, бодол одоо бүхий л зүйл байна. Гэтэл чи түүнээ хэр одоо ингэж
сэргийг соргоог байлгаж чадаж байна. Гэдэгтэй л яруу найрыг ярьдаг юм болов уу гэж ингэж ойлгодог. Яг яруу найраг бол яг ийм шүү дээ гэж тодорхойлсон юм байхгүй шүү дээ. Яг тийм ээ гэдэг. Тэгээ сэрхүүн одоо хөгжмөл байхгүй ер нь бол нэг талаасаа ингэж боддог. Нэг бодлон яруу найрагч хүн гэдэг үгийн дарах шүү дээ. Үгийн дарах хийж байгаа хүмүүс байхгүй. Гоёл жимгэлийг яаж шигдэх вэ? Металлын юугаар шийдэх үү гэдэг юм уу? Ийм л болсон. Тэгэл ингээл дотор нь тэр задарж байгаа үргэлжлсэн үг өгүүлэг тууж армаа за тэгэл шүлэг дотор нь ч нахаал дуйл гэж явна задарна одоо найрагл гэж задарна тэгэл дотор зөндөл задарна шүү дээ энэ чинь хүнд юм хэлж ихаар цаасны жихэнд хэлж ивэл илүү цаас юу ч төвчнө гэж үг байдаг шүү дээ хажуу дэргэд зарцаан дуу чулуудын үгээр царгиж байдаг ханарсан хөх өвсний шуугаан салхины хилэг ялгаж байдаг зохионгүй гэрэлд орчлон биднийг зовон шамлгах намттай байдаг зүүдэнд чиний гараан өгөх чинь үүдэн дэрсэн мэт ойрхон байдаг уул хамгийн чимээгүй авч ус мөрөнд үг хилэн өгч байдаг ус хамгийн их чимээг бүтэвч уулын бодлыг нууж тээж байдаг илэрхий далд орчлонд давхар уул байдаг давхар уулын цаана даанчиг сайхан тэрмэн суудаг. Энийг хөгжмийн урсгалууд чинь дотроо рок, pop, хипхоп гэдэг юм ингээд жанруудтай байгаад байна шүү дээ. Яруу найраг ер нь дотроо тийм жанруудтай юу? Тэдний судлаач нар л тодорхойлдог шүү дээ. Ааха. Яруу найрагчийн ажил бол би тийм урсгалаар шүлэг бичнэ гэж өвчгөнөл биш байхгүй. Ааха. Тэр бичсэн бүтээсний шүлэг бүтээл мөн байна биш байна гэдгийг судлаач нар цагийн цаг судлаач нар маань шинжээж идэгсэн үг шүү дээ. Шинжилж. Тэгээд энэ бол ийм урсгал их юм. Энэ бол тийм урсгал их юм. Энэ бол одоо модерн, энэ бол иралим энэ төр гэдэг. Энэ бол судлаачдын ажил, шинжээчдийн ажил. Тэрнээс яруу найрагч хүн бол өөрт нь юу санагдаж, юу орж ирж чинь тэр оюун бодол сэтгэлээ яаж үрж тавьж чинь тэр бол уран бүтээлчийн ажил нь бол арай өөр. Би бол модернист юм, би бол реалист юм гэдэг ингээд тодорхойлтыг өөртөө хийгээд байвал яах вэ? Тэгээд тэр судлаач болох хэрэгтэй шүү дээ, тийм үү? Тэ? Өөрийгөө таних хэрэгтэй шүү дээ. Яруу найрагчаас таньгүй, судлаачаас таньгүй хүн бол тэгж бодож болох л байх л та. Ааха. Бүтээгч уран бүтээлч гэдэг чинь их өөр юм шүү дээ. Тэр шинжээчд судлаачид байдаг уу Монгол? Байлгүй яг юм чинь цагийн цагт уран зохиол байсаар ирсэн. Бусдын хараагүй тэр одоо зүйлийг гаргаж ирж энэ шүлгийн дотор ийм цаад санаа нь ийм юм байсан байх шүү дээ. Ингэсэн байх шүү дээ. Энэ дотор чинь энийг агуулсан байх шүү дээ. Та нар яагаад зөвхөн ингээ халь зөрөөд өнгөрсөн хүнийхэн тухай ярьж байгаа юм шигээр энэ бүтээлд хандсан юм бэ? Эн чинь ийм мөн чанартай юм байна шүү дээ гэдгийг гаргаж ир тавьдаг нь бол судлаачдын ажил. Нэг жишээ авъя. Би хаан төрөвөө шүлэг байна. Бид бүгдээрээ мэднэ. Би хаан төрөвөө шүлэг хөх манхан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө бий гэж эхэлдэг. Манай нэг судлаач л одоо гаргаж ирд нээсэн нээлт гэж одоо би ярих гэдэг шүү. Хөх манхан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө бий тэнгэрээр эхэлж байна. Дараад нь засцгаан уулыг эзэгнийхэн төрлөө бий гэдээ доошлж байна. Энэ шүлгийг ер нь нэг тийм үзээрээ. Тэгэхээр ингээд тэнгэрээр эхлээд ингэж явсаар байгаад хамгийн доор тэр мөрөн голын усыг эзэгнийхэн төрлөө бий хамгийн доор дооцыг гэж үзэж шүү дээ. Усан дээр очиод буцаад эргээд дээшлэн. Буцаад эргээд дээшлсээр байгаад уул болоод тэнгэр болоод ингээд дуустдаг юм шүлэг. Тэгэхээр энэ дотор тэр геометр гэдэг юм байна уу? Байна. Тэгэнгүүт энэ шүлэг 365 үгтэй гэж байна. 365 үгтэй. 12 бадагтай. Тэгээ нэг бадагт нь одоо ингээд 30-аас 31 үг байдаг гэж судлаач. Тэгээ дөрвөн мөрттэй. Тий, дөрөв одоо мөрөөр явж байгаа шүү дээ. Ийм учраас. Тэгэхээр энэ дотор уран зохиол дотор математикийг багтаасан байна. Геометри багтааж байгаль дэлхий. Тий, одоо ингээд зэгтэл байгалийн үзэг. Тий, хүн ингээд ирээл ингээд буцаж байгаа шүү дээ гэдэг ийм санаа. Тэгэхээр энийг чинь бид мэдэхгүй явсаар өдөө хүрсэн байна. Тэнгүүт тэр нөгөө судлаачид гэдэг байгаа чинь тийм юмыг доторх юмыг нэгжиж
доторх теоремыг гаргаж ирж тийм ээ задлж аян шүлэг бол ийм утгатай юм. Энэ зохиол бол цаанаа ийм санаа хилээд байгаа юм гэдгийг гаргаж ир тавьдаг. Ийм болсон. Тэгэхээр уран бүтээлч хүн яваа болон энэ бүгдийг бодсон байх нь шүү дээ. Тэгсэн мөртлөө тэрийг өөр хэнд нэгэнд хэлээгүй. Яг л би бүтээх л хэвчээ. Бүтээхдээ ингэж одоо бүтээж үзье гэж үзсэн байна. Өмнө хичнээн туршилт хийсэн юм мэдэхгүй шүү дээ. Тэрийгээ тийм цогц болгохын тулд Яруу найрагч хүний яг уран бүтээлээ туурхад гэдэг юм уу те ашигладаг гол зэвсэг нь юу вэ? үг. Зөвхөн үг би хат хангалттай гэж үү? Ерөөсөө л үг штэ. Яруу найраг гэдэг чинь өөр үг шүү дээ. Үг. Тэгээд тэр үгийн хоорондын эвдсэл, хоорондын хөтлөлцөө, зохирлын илүү их мэдэрч өрөх ёстой болно. Гэхдээ дандаа тийм одоо бодлоор гэдэг юм уу хит их ухаанаар одоо яруу найргийг бүтээнэж байхгүй л дээ бас. Тэ ямар нэгэн бас нэг далдын нэг тийм хүч байдаг бах. Тэгж бас боддог эрчим байдаг бах. Тэгээ тайлбарлахад хэцүү зүйл юм л да. Ер нь бас л түрүүн би хэлж байсан нөгөө яг ийм имийг яруу найраг гэдэг шүү дээ гэд гаргаад ирсэн тодорхойлц яруу найраг бол ийм л юм гэж хэлсэн юм байхгүй шүү дээ. Би ингээд анзаардаг байхгүй жишээ нь яруу найрагчдыг ингээд анзаархад байгаль дэлхийг одоо хайрлах ёстой гэдэг одоо урайлах сануулгыг өгж байгаа уран бүтээл хийдэг хүмүүс байдсан байна. Илүүтэйгээр хайрыг бичдэг хүмүүс байна. Илүүтэйгээр нийгмийг бичдэг хүмүүс байна гэл ингээд одоо бичвэр болгоно нь ямар нэгэн зүйл рүү ингэж байдсан болов гэдэг нэг тийм одоо таамаг төдий байдаг байхгүй. Тэр таны хувьд жишээ нь яг бүтээлүүд нь хөвчлэн ямар чиглэлийг одоо ямар мэдрэмжийг хүмүүст өгөхийг хичээдэг вэ? Ийм мэдрэмжийг ингэж өгье, ийм бодлыг ингэж хэлье гэж аль аль нь боддог л баг. Аха. Яруу найрагч хүнийг номноос нэг сэрдэг, хүнээс нэг сэрдэг, байгалаас нэг сэрдэг гэж үздэг. Аха. Жохон чи альнаас нь илүү сэрж ин түүнийгээ бас тань гэж нэг тийм үг байдаг. Ер нь тэр хүн өөртөө ойрхон зүйлийг л өөрийнхөө мэддэг, харсан, өөрийнхөө итгэж үнэмссэн ойр дэрэгдийнхэн зүйлсийг л бичггүйгээр тэр холын үзэж хараагүй юмныхаа тухай бичвэл үзэж хараагүй мэтэл буун шүү дээ. Сураг мэтэл буун шүү дээ. Би өөрөө үзэж харсан, таньсан, туулсан, мэдэрсэн тийм ээ. Шаналд зовсон энэ дотор хүртэл ийм юм байдгийн байна гэдгийг өөрийнхөө олж харсан тэрийг л буулгаж ийн гэсэн. Явж ирсэн жим замаан эргэн харж явах ёстой зам харгуугаан цэгнэн бодохгүй. Яруу найраг хүсэл мөрөөдлийнхөн эзэн байж явуулын хүн шиг аж төрлөөн зэгцэлж тогтоохнаас. Би зөвхөн хайрын шүлэгч гэж өөрийгөө хайрцаглах бол нэг л ажил байх л да. Гэтэ зөвхөн тэр хайрын тухай бичиж байгаа одоо насаараа хайрын тухай шүлэг бичээд дууссан яруу найрагч байдаг. Гэхдээ тэр хайрын сэдв дотор нь тэр юу багтаасан юм бэ гэдгийг сонирн байхгүй. Хайр сэтгэлийн шүлгээр 90 цаг үеийнхаа хөргийг зургалсан байж болно шүү дээ. Дэвсгэр нь өнгөн талд нь харагдж байгаа нь хайр боловч тэр дотроо байгалыг шингээсэн байж болно тийм ээ. Гэх мэтэр нөгөө л хоёлоо судлаачдын ажил руу орох гэдэг гэсэн үг тийм. Тэгэхээр таны хувьд бол ямар нэгэн тийм зүйлийг барьдаггүй гэсэн үг тийм. Одоо үг холбоод бичээд суужиж за энэ үгний араас энэ үг орох юм байна гэдэг тэр одоо мэдээлэл гэхүү мэдрэмжийг яаж яг төрүүлдэг юм бол яаж тэр үг энэ цаасан дээр буудаг юм бол гэж би сонирхдаг байхгүй юу. Одоо би чамд хайртай гэдэг 3 үг байна. Энэ 3 үгийн яг дарааллын солиод чамд би хайртай байж болно. Хайртай би чамд гэж бас болно. Гэхдээ энэ 3 янзаар ингээ байрын солиод хэлэхээр аль нь илүү өөрт чинь таацтай, тааламжтай санагдчихэв. Тийм ээ? Энийг л одоо бодно гэсэн үг шүү дээ. Нөгөө мэдрэмж нь. Мэдрэмжтэй хөөцөлдөж эхэлж гэнэ гэсэн үг. Дээр нь
их шиг гээгүүлэгчийн тухай үг гэдэг чинь өөрөө юу юм гэхээр их шиг гээгүүлэгчийн ийм бүрд байгаад байгаа юм. Тэгэхээр их шиг гээгүүлэгч гээд яагаад энэ үг эсгүүдээ нэрлэлцсэн бэ гэдэг асуудал ахаад цаашаа хөндөгдөж байгаа. Ямар учраас энэ эднэр их шиг гэсэн, ямар учраас энэ үсгүүдийн гээгүүлэгч гэсэн ингээд. Хоёлаа нэг үгэн дээр жишээ авъя. Би бас ингээд бас л нөгөө нэг түрүүн бас хэлж ирсэн. Бодол ч нөөрөө юм салхи шиг ингээд чөлөөтэй байдаг хаа. Зүсэн зүйлийг юмыг бодож сууж байгаа. Зөвхөн нэг 90 одоо үсгийг гээгүүлэгч гэж сонгож авъя хоёлаа. 90 үсгийн урд талд уу их шгийг залгая. Ур болно. За ур гэдэг нэг утга руу зааж байна. За ууг нь аваад оог залгая. Ор болж байна. Оог нь аваад ааг залгая. 90 хөдлөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ар болно. Ааг нь аваад өөг залгая. Өр болно. Өөг нь аваад үг залгая. Үр болно. гэдэг нэг өөр утга руу ингэ зааж байгаа биз. Тэгэхээр энэ бол их шиг гэдэг бол одоо тийм хөгжмөлөг үсэг байх нь л дээ. Шингэн төлөвтэй тийм үсэг байх нь. Түүнийг хааш нь гээгүүлэх вэ гэдэг тэр гээгүүлэгч үсгүүдийн үүрэг байх нь. Тэр хөгжимд одоо ийм үсгүүд их шиг гэж нэрлэдэг байгаа хөгжим чанартай ийм үсгүүд тухайн гээгүүлэгчийн одоо ийм хайрцагт ороод ирэхээр хааш нь зааж байна гэдэг гээгүүлэгч үсгүүдийн үүрэг байх нь шүү дээ. Тэгэхээр үсэг хүртэл хоорондоо ийм үүрэг эрх үүргээ мэдсэн байх нь шүү дээ. Уг миний инхрийн үрс, уг миний их нутаг, уг миний их орон, уг миний их дэлхий. Үсэг гэдэг бол одоо ингээд ид ис гэж үзэхэд үг гэдэг бол өөрөө бие даасан нэг юм төлөв байна. Түүнийг ямар үгтэй хөтлөлцөхөөрөө илүү их тийм зохирч байна гэдэг тэр зохицолтолгойг нь олж байгаа гэхлээр яхаарахгүй энэ яруу найраг гэдэг зүйлтэй хөнгөн хандаж яавч болохгүй зүйл байгаад байгаа юм. Яавч тэг хөнгөн хандаж болохгүй. Бодлын дээдсийг, мэдрэмжийн дээдсийг, тэр сэтгэл зүрхний дээдсийг дээр л хөгжмөдөж байгаа л нэг юм их шиг аваа юм болоо да. Чулуу шиг үгэнд ус хадгалж нилийсэн их далайг хурааж үзсэн би. Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж цэлийсэн тэнгэрийг амрааж явсан би. Уул шиг үгэнд тал сөхөрдгийг харж ухаан төвөгдийнхөн үг сургаалыг дагсан би. Ус мөрөн шиг үгнээс амтэн хүн ундаалахыг үзэж улс гэртэн эзэн суухыг ч таньсан би. Тэ ингээд болор цум наадмын тухай нэмэлтээр би нэг үг одоо хэлээ. Хамгийн тэр сүүлийн даваанд уншсан шүлгийг л энэ шүлгээр авлаа гэдэг. Эн чин тодорхой даваатай ийм наадам. Тэгээд нэгийн даваанд, хоёрын даваанд, гурван даваанд уншсан нийтдээ 3 шүлгийн нээлбэр гэж нэг юм байна. Энэ бүгдийг хардггүй бас л нөгөө өнгөн талдаа харчиж байгаа биз. Ингэ чинь. Тэгээ одоо ингээд нэг юм би ч гэсэн тийм бодолтой яваа шүү дээ. Альбаа тэгээд наадам болоод дууссаны дараа өөчилж гоочлох нь илүү хийгсэж байгаа. Тим жишийг тогтох гээд угаад л жоохон эмзэг төрж байгаа. Намайг муутгасан биш. Намайг сайлсан биш. Яагаад юмны ард ийм өнгөцхөн бусдыг дуурайж ингэж дуурдаг юм бэ? Ханарж дуурдаг юм бэ? Энэ л харанхуй чанарыг л харуулдаг байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ чинь наадам шүү дээ. Үгийг бодох хэрэгтэй. Болор цум яруу найргийн тэмцээн гэв. Ер нь яруу найргийн наадмал гэдэг. Тэгэхээр наадам гэдэг чинь наадахын хэлбэр. Оюун санааны цэнгэл хөдөлж нөгөө газрын нутгийн яруу найрагчид ирж биеийнхээ бараа дүрийг харж түүндээ дулаацж биеийнхээ шин содон зүйлийг сонсож түүнийгээ мэдэрч ингээд их сайхан уулзалтын баяр байхгүй юм. Уран бүтээлчд. Монгол шиг ийм шүлгээ уралдуулдаг ард түмэн байхгүй л гэдгийг. Яг болор цум байснаар ямар гим тарьсан, ямар хор тарьсан ер нь сонин зүйл байхгүй. Тэмцээн гэдэг нь цаанаа тэмцэлтгийн нэр шүү дээ. Тэмцэлтж байгаа утга шүү дээ. Тэмцээн биш. Наадам. Үндэсний бүх гэдэг шиг тий. Тий. Нэрийн 3 наадам дээр одоо үндэсний бид Монгол наадамаа өв соёлын тойл гэж хардаг шүү дээ.
тэрэн шиг оюун сэтгэлийн мэдрэмжийн гэдэг юм уу болор зам наадмыг үг бүтээлийн тол болсон тийм наадмал гэж харах хэрэгтэй байхгүй юу? Ханзарч дэлгэсэн их усан адил. Одоо миний хэн нэгэнд гунж тунж олдсон цагаан үрд суудаг үе биш ээ. Одсон бүхний араас харуулсан гашуудаж овоонд зүүсэн хадаг шиг сэмэрч байдаг нас биш ээ. Одоо яг уу би сайн муу олон үгэн дундуур туучж л ява. Энэ чинь миний сонгосон сонголт юм чинь. Тэгээ одоо ер нь сайн үгэнд ч нэг тийм хөөрдөг илцэх юм алга, муу үгэнд ч гунж утрах юм алга. Нэг бодлын долширсан. Учир юу гэхлээр тэр бүхэнд би найгаж ганхаж явах тийм хүн биш ээ. Сайн үгэнд, сайхан үгэнд магтуулснаа алгадуулсан шиг санаж яв гэдэг шиг сайн муу хэлэх бол байдаг л асуудал. Би оршиж байна гэсэн үг. Гол нь юунд зорж яваа бэлээ? Юуг бүтээх гэж яваа бэлээ? Тэрэндээ л эзэн байх юмсан л гэж бодож яваа болохоос биш. Нэг сайлуулж муулуулах хоёр үл цаг зуурын юм шүү дээ. Болоод өнгөрөх юм шүү дээ. Тэр нь гунж утрах юм юу байдаг? Хайрын гуниг шүү дээ ер нь бол. Тэ. Ер нь шүлэг яруу найр гэдэг бол сайхныг л бүтээх гэж яваад байгаа юм шүү дээ. Сайхныг л бүтээх гэж яваад байгаа. Одоо гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үгэнд манай хүүхнүүд гойж будаад гангамсаг гоёмсог дэгжин харагдаж байгаагаа ертөнцийг аварж байгаа мэтэр ойлгодог болж эхэлж байна. Энэ бол гуниг байхгүй. Гоо сайхан гэдэг нь хүний сэтгэл дотор оюун санаан дотор байдаг. Тэр хүний гоо сайхан сэтгэл дотор байгаа тэр сайхантай нийцэх түүнд нь дүүх хэмжээний тийм сайхныг бүтээх юмсан л гэж бодож байна. Энэ хорвоо дээр ямар нэг юм бүтээхгүйгээр зүгээр л ирээл буцна гэдэг бол нэг талаас гонигтой байд. Тэр хүн бүхэнд бүтээхийн нэг тийм чанар байгаа шүү дээ. Тэр бүтээх хүн чанартаа л хөтлөгдөж байгаа маань хөтлөгдөөд тэгээд өөрөөс гарч байгаа маань л утга агуулга хэлбэр нь яруу найраг болохоос биш. Хүн бүхэн л юм бүтээх гэж ирсэн байгаа шүү дээ харваа дээр. Миний бүтээж яваа зүйл яруу найраг шүлэг ингэж л ойлгодог. Хүн бүхний дотор нэг яруу найр гэж байгаа. Бага. Одоо нэг их сайхан хоёлоо дэлгэр цагаар жишээ авъя л да. Нэг их сайхан бороо ороод ар дээр нь нэг солонг номраал. Тийм ээ. За тэгэл нэг хараацаа ураацаа нисээд л. Одоо энийг ингээ харахад өөрт чинь үнэхээр таатай хажууд нь голын чимээ урсаад л. Үнэхээр таатай байгаа үстэй. Энэ мэдрэмж чи адилхан шүү дээ. Бид хоёрт адилхан л мэдрэгдэж байгаа шүү дээ. Яруу найрагч гэдэг чинь хүн шүү дээ. Тэг хэд тийм өөр юм бол байхгүй. Хамгийн гол нь тэр дотор өгсөн өгөгдөл хүн бүхэнд одоо янз янзын л одоо өгөгдлүүд байдаг. Түүнийг яаж сэрэж чадсан бэ гэдэгт учир нь байгаа. Би яруу найрагчаас сэрээсэн байх нь шүү дээ. Гэтэл одоо миний дэрэгдийн нөхөр одоо тийм хуульчийн мэрэгчлээ хүн байлаа гэж бодъё. Тэр илүү их философик зүйлээ сэрээсэн байх нь шүү дээ. Хажуугийн бас нэг нөхөр маань тэр бүгдийг хараад зурж байна гэдэг тийм зураачаас сэрээсэн байх нь шүү дээ. Ингэхлээр хүн бүхний дотор энэ хорвоогийн бүх мэрэгжил, бүх авьяас бэлэг бүгд л байгаа гэж ойлгодог. Түүнийг яаж сэрээсэн бэ гэдэгт л учир байдаг болов уу гэж ойлгодог шүү дээ. Тантай би анх удаа ингээд яг нүүр тулаад уулзч чинь тэр дуу хоолойг нь сонссон чинь нөгөө YouTube-ээр сонсч ирсэн ч юм уу бичлэгийг харж ирснаас одоо илүү сайхан хөнгөнсөн хоолойтой байдаг юм байна. Энэ яг одоо юу гэдэг тухайн яруу найрагч хүний шүлгээ дуудахад гэдэг ч юм уу те нэг ая танга гаргана гэж ярьдэн шүү дээ. Ламнаар бол түүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой байдаг юм болоо. Яг хөө эн чинь одоо тэгэл нөгөө эцэг эхийнхээ өгсөн бэлгэл гэсэн үг шүү дээ. Ер нь бол ямар ч хүнд л дуу хоолойных нь өнгө өөрт нь цохирдгол байх л да. Одоо би лам байсан бол сайхан унзад лам байна. Унзад. Тий. Тийм л юм байна. Тэгээд энэ ч нөгөө хүүхэд ахуй насанд дуу хоолой шингэн байж байгаа л тэгэл ер бие тэнцээд ирэхээр л үндсэн одоо өөрийнхөө дуу хоолойг л олж байгаа тэр юм болоо да. Үгийн мужаан гэх юм уу да. Үгийг одоо харуулдаг зүлгүүрдэж өг тоог нь авж мэдэрч
тэгж явдаг л хүн шүү дээ. Миний мэрэгжил шүү дээ нэг талаасаа. Тэгэхээр чин өөрөө бас сул дэл үггүй буруу зөв одоо үнцэггүй л ярих хэрэгтэй байхгүй. Тэгж л өөртөө дадуулж байгаа хэлбэр. Та одоо би яг ингээл тантай ярилцаа сууж байхад харьцуултуудыг ер нь их тийм гоё хийх юм. Энэ одоо бас яруу найрагч хүн болохоор л тэгж юм эсвэл ер нь л угаасаа ингэж харьцуулж ярьдаг байсан уу? Миний одоо өөрөө чинь эмээ өвөө аав ээж бас л ийм зүүрэг хил зүгэн дунд л явсан бай таарна. Аливаа юмыг адилтгаж зүүрлж байгаа тийм зүүрэл бол Зөөрөх шүү дээ гэж. бидний л өвөг дээрсээс ирсэн юм шүү дээ. Тэр л одоо юм байдаг юм болоо да. Тэгээд дээр нь бас тийм дадамж байна. Нөгөө аливаа зүйлийг ингээл нэг юм Давтсаар байгаад. тий үргэлж хэрэгэлсээр байгаад гэдэг юм уу. Уг миний өдөр хоног, уг миний чөдөр аргамж, уг миний мөр зам, уг миний мөрөөдөл хүсэл, уг төрж, уг өсдөг хорвоод, уг өвдөж, уг идэгдэг орчлонд, уг уйлж, уг дуулдгийг таньснаас, уг өтөлж, уг үхтгийг харсангүй би. Уг миний туурахт гэр орон, уг миний тусгаар тогтнол эрхчлөө. Таны яг сүүлд сонссон тийм нэг хамгийн гоё ямар гоё харьцуулт вэ ч гэдэм үү, тиймэрхүү байдлаар мэдэрсэн гоё мэдрэмжийг илэрхийлсэн тэр өгүүлбэр ч гэдэм үг ямар үг байна. Би ч сая одоо яг тантай уулзаад таны чарган дээр атсан үйл гэдэг гарчгийг харчаад ямар гоё зөвлөл вэ, ямар гоё үг вэ гэж бодлоо л та яг тэрэн шиг одоо та бол бас илүүтэйгээр илэрхийлдэг төрлийн уран бүтээлч болохоор бас яг тэр зүйлсүүдийг мэдрээл хайгаал явж идэг байх л та. Тэгэхдээ нөгөө нэг юу ирж хааж ийн гэхлээр одоо ингээд суугаал за толгой холбоол тийм үү. Суугаал толгой холбоол ингээд юм бичээлээ. Өдөрт хичнээн цаасч үрнэ. Энэ чинь бүр багасаа эхлээд бичсэн нэг тийм дадал байна штэ хүнд. Тэр дадлаараа хүртэл бичнэ штэ. Одоо нэг үл нь сурцаараа гэсэн үг. Тэгэж цаас үрээд яах юм бэ гэж боддог байхгүй. Юу хэлэх гэж байгаа энэ шүлгээр хүнд юу дамжуулах гээд байгаа юм. Зүгээр л ингээл нэг хүнтэй уулзаал суудаг тэр хүнээс ямар нэгэн зүйлийг мэдэрч авахгүйгээр ямар нэгэн зүйлийг ойлгохгүйгээр тэр уулзалт дуусах юм бол ямар ч үр дүнгүй уулзалт үүсдэг. Яг тэрнтэй адилхан нэг юм уншаад байдаг тэр нь ерөөсөө ойлгогдчихгүй байдаг. Мэдрэмжийн хүртэл бууж өгөхгүй байдаг. А яг энийг хэлсэн юм байж тээ гэж баригдахгүй мөртлөө цаанаасаа нэг юм дотоод хүнийг ингээд татаад байгаа нэг тийм сорон зүй байдаг байхгүй. Зарим одоо бүтээл шүлгэнд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм хүчийг буулгаж одоо тавьж чадахгүй бол тэнгиж цаас өрсний хэрэг юу байдг юм бэ гэж бодогддог байхгүй. Манай долгорын төрийн шагналд яруу найрагч долгорын Нэм ахын нэг үг бидэнд хэлж байсан. Шүлэг бичих, шүлгэлж бичих гэж хоёр өөр юм байдаг шүү. Шүлэг бичнэ гэдэг бол нэг зүйлийг бий болгож бүтээж тавих юм тийм ээ. А шүлгэлж бичнэ гэдэг бол тэр яруу найргийн толгой холбоцоос нэг юм зээлх юм шүү дээ, хэлбэрийн зээлж авч. Өнөөдөр бит хоёрыг сайхан сууж байна. Өргөн олныхоо тухай сайхан хуужилж байна гэл ингээл яваадах юм бол яваал байна. Ингээл өөрөөр яваал шүү дээ. Энэ бол яруу найргаас зээлж авч байгаа. Би юунээсээ нөгөө мөнгө төгрөг зээлдэг шиг зээлж авч байгаа хэлбэр. Яруу найргийг дуу хураас өртөөсөө холтгож боломгүй юм шиг санагддаг. Баггүй ер нь тэгээ таны нэг тоглолтоо хийж исэн санагдаж байна. Дууны шүлгүүдийг тухайн дуу болно гэж зориулж бичдэг юм уу? Эсвэл зүгээр бичсэн таны шүлэг найргаас дуу төрдөг юм уу? Ян зүгээр. Шалтгаан. Ер нь бол гэхдээ дууны шүлэг гэдэг бол тодорхой хэмжээнд одоо тийм хайрцаглалын хэлбэртэй байдаг. Одоо нэг юм дөрвөлжин байх нь шүү дээ. Ер нь. Яруу найр гэдэг бол дууны шүлгээс илүү нөгөө сэлэлт нь чөлөө сэлэлт нь илүү. Одоо ингээд нэг богинохоо нэг юм дөрв мөр явж байснаа. Дараагийн одоо дөрв мөр нь ингээд уртхан болоод явж байгаа жишээ нэж гэдэг юм уу. Яруу найр бол юм чөлөөтэй сэлэлт нь. А дууны шүлэг бол эхний бадгаа чи яаж бичсэн?
дараагийн бадаг нь яг түүний ижлэр хэм хэмжээтэй байх хэрэгтэй. Бадаг болгондоо тэр утгын ахиулал нь байх дээд нэгдүгээр бадгийнхаа давталтыг хоёрдугаар бадагтаа гуравдугаар бадагтаа яг тэр хэвээр нь хувиргаад давтах уу эсвэл утгын ахиуллуудыг хийх үү гэдэг ч юм уу. Дэгтэй байх нь. Дэгтэй. Дахилтын жишээ нь ямар байх юм гэдэг ч юм уу. Ер нь ингээд яруу найраг гэдэг нэг юм уран зохиол гэдэг нэг юм том мөрөн байлаа гэж үзэхэд түүнээс салаалсан нэг салаа горхин дууны яруу найраг, дууны шүлэг гэсэн. Тархин нэг байхгүй юу? Тэр мөрөн голын ундарсан булгийн тархин нэг байхгүй. Уран зохиол гэдэг. Тэгэл түүнээс салаалж урссан нэг голыг л одоо дууны шүлгэл гэж юм л та. Би 18 настайд анхны дуугаа тосч авсан. Тэгээд түүнээс хойш бас ч цөөнгөл хэд гурван дуутай боллоо. Тэгтээ тоо яах вэ? Гол нь хүний сэтгэлд үлдэх юм хийж чадсан уу гэдэгтэй л ярина. Тэгээд нэг цомгоо нэг хоёр одоо хос цомог бас гаргасан дууны шүлгийнхаа нээсэн. Тэгээд дуунуудаа нэг бүртгэж үзээд 2 жилийн өмнө Яби Баласт бас нэг уран бүтээлийнхаа тоглолтыг толилуулсан үзэг сонсогчдод. Тэгэхэд нэг бүртгэл маягтай үзэхэд нэг 170 орчим дуутай болцсон л байна лээ. Тэгэхдээ энэ дотроос чухам хүний сэтгэлдээ үлдэх нэрээ хийдвэл байхгүй. Янз янзын хөгжмийн зохиолч нартай ажиллаж үзсэн байна. Тэгээ ер нь явуу уулын наригчийн дуйлам хороод ирсэн мөн учиртай дуулж суугаа ичийнхээ уйлахыг нь үзээд дуунд тийм их чадал шингэсэн байдгийг мэдээд дуу өрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм аа би гэдэг шиг дуунд тийм их чадал шингэсэн байдгийг мэдээд гэж хэлсэн мөр санаандгүй мөр биш байх гэж боддог. Гурван бадаг шүлгээр хүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг. Хүний сэтгэлтэй хамт байна гэдэг тэр бүтээл. Тэгэхээр оюун санаанаас ямар их тийм ширгээлтийг одоо нэгтгэг байх нь дууны шүлэг. Их л өөр юм л да. Нэг арман одоо унших, нэг сайхан дуу сонсох хоёрын дунд ялгаа зөрүү бий юу бий. Гол нь гэхдээ хүний сэтгэлд торж үлдэж байгаа хэсэг нэг чухал. Дуучид маань юу гэдэг вэ гэхээр нэг тийм гэгээлэг дуу дуулмаар. Гэгээлэг гэж юу үзээд байна чи? Тийм ээ. Тэгэнгүүт нэг юм тэрэн шиг тэр дуу шиг л нэг ийм дуу дуулмаар ах ингээд байдаг. Би бол бододгий одоо энэ соёл урлагийн их сургууль дуучдыг бэлтгэж гаргаж байноос аялгау талдаа дуулах чадварыг аль алингийн зааж байна. Үгийн дууны шүлгийн задлал, үг хоорондын хөтлөлцөө, нөгөө л төрөний хоёулынхаа ярьдаг их шиг гээгүүлэгч юм тийм нэг зохицолтолгойг бүр нарийн юмнуудыг зааж өгөөд дууны шүлгээ таньдаг, хараад мэддэг, тийм нэг нүдтэй болгож төрүүлэх ёстой газар шиг санагддаг байсан. Тэгэхгүй зөвхөн дуулалт талдаа, аялгау талдаа илүү одоо боловсрчоод тэгээд шүлэг талдаа сайн биш ингээд төгсч байна гэдэг бол өрөөс нь далавчтай л шуунууд гэсэн үг шүү дээ. Тэ? Энэ мэтэр дуучин хүнд бол тэр олон талын аялгау өгшгийн нүд чих хэрэгтэй. Дууны шүлгээ таньдаг тийм чадвар хэрэгтэй. Гэх мэтэр ингээд дууны шүлгийн тухайд бас ярихад бол цөөнгөө зүйлийг тойрч ярьж болох байх л та. Миний л одоо олж мэдснээр анзаарч байдгаар ийм зүйлс байна. Өнөөдөр хүртэл би яг ямар шүлэг бичсэн юм болоо гэж өөрөө өөртөө сэтгэл дүүрж ханж байгаа юм бол алга байна. Нэг сайхан шүлэг бичих юмсан гэдэг нөгөө л багын мөрөөдөл маань хэвээрэл явж. Нэг сайхан шүлэг бичих юмсан. Ер нь яруу найрагчид гэдэг юм уу нэг сайхан шүлэг бичихийн төлөө зохиолчид нэг сайхан өгүүлэг тууж арман бичихийн төлөө насаараа хатаж явдаг л улс байдаг баг. Тэрнээс за миний энэч нэг болцсон шүү гэж үздэг нь цөөхөн байх л да. Бидний дунд яруу найрагч нар дунд ч гэсэндээ нэг тийм өвөр зураа тийм яриа байдаг. Нэг шүлэг бичсэн бол чи өөрийгөө яруу найрагч гэж бодоорой. Хоёр шүлэг бичсэн бол чи одоо хорвоогийн яруу найрагч гэж бодоорой гэсэн. Ийм утгаар. Ер нь тэгээд одоо бид нар бодоод үзье л да. Явуу уулын найрагчаас ямар шүлгүүдийг дардгийг, хуруу дардгийг. Тийм ээ? За тэхийн зогсоол байна. Алагдaltaхид төрсөн мөн учиртай байна. За тэгээд өөр юу байна? Би хаан төрөө байна. Ингээд хуруу дарахаар цаашгаа нэг
ингээд 5 хурууд арчаа цаашаа явж өгөхгүй байгаас бид ийм мартамхай болсон байхгүй. Гэтэл яваа уулын найрагч номын ингээд сөхөөд үзэхэд нөгөө л сайхан шүлгүүд нь байж л байдаг. Гэтэл хүн төрлөختөн гэдэг чинь ингээд нэг хүнээс цөөхөн юм авахтаа их дуртай юм байна. Өөрсдөө оюун одоо санамжинд гэсэн үг шүү дээ. Ингээл явж идэг. Пүрэв дөрж гоогээд ихэд л одоо за секс цагаан богд хар цас найрагл Чингис тусгаар тогтнол тэгээ цаашаа юу нахаа дардгийм үү юмэр. Ингээ бусдын жишгийг харж яхаж шүү дээ. Ийм байдаг. Гэтэл тэр хүний энэ сайхан найрагчдын бүтээсэн олон дуу бид нэр зохиогч авторыг мэдэхгүйгээр аялж л байдаг. Нөгөө яруу найрагчийн бүтээл нь дуу хэлбэрээрч тэр шүлэг хэлбэрээрэж тэр найрагл хэлбэрээрэж тэр гэдэг юм уу ингээд аль хэзээний бидний дотор сэтгэлийн нэг өмч болчихсон байж идэг. Гэтэл түүнээ анзаардаг хэм хийж бүтээсний ч мэддэггүй тоотоо хэдэн зүйлийг аваад цаашаа ингээл явдаг юм бол ингээл эн чинь ерөөсөө хүн төрлөختний л ажил бол таарах гэдэг байна. Тийм юм байна лээ. Салхи шиг дэрвэж явахтаа би голын чулуу илэгдэг чимээг сонсдгоо байлаа. Сар шиг гэрэлтэж явахтаа би гохонд орсон загасны бүнжигнэх нулимсыг анзаардггүй байлаа. Одоо голын чулуу шиг мөлийн зөөлрөвч усны тунгалгаан хайрладаг үе. Одоо гохонд орсон загас шиг өдрүүдийг уучлал инэрлэр туулдаг нас. Хаврын цэцэг урах гэж өргөсөн гадагш түрдгийг хайрлан бодох завгүй хайлан дурлаж явсан би. Хандарч дэлгсэн их ус баримтхан зодлох гэж чадал юулдгийг харж зүрлэх тэнхэлгүй наргиж цэнгэж явсан би. Одоо хонхрын ус зэтгүүлж гүйсэн тунгалаг насныхаа мөрөөдлийг томж орчлонд яруу наригч бол төрснөө тунхаглан зарлах үе гэж. Дэлхийдээ танилцсан түүх гэдэг шиг таны яруу найраг ертөнцтэй танилцсан түүх хизээ хаанаас бичигдсэн байдаг юм бол? Тий. Одоо би 5 дугаар ангид байхдаа би арангаа хүн. Арангаа ямар сон бэ? Арангаа ер нь үжи аваараа ярих юм бол би өндөр улааны хүн. Өндөр улаан сум. За аймгийн төвдөө төрж өссөн. Тэгээ яг бага ангид байхдаа л нэг өвөрхөнгө хар ойронд шилжсэн. Тэгээд хар ойронд сургууль сууж байхдаа нэг нутаг усаа санагалзаал. Тэгэл тэр нэг юм санаад байгаа сэтгэлээ дийлж чадахгүй болохоор цаасан дээр буулгасан байх нь л дээ. Тэгэл хажууд иргэдийн нөхөд маань өөч ямар сайхан шүлэг бичсэн юм бэ гээд. Тэгэл тэндээс эхлээл одоо намайг яруу найрагчаа гэж дуудаад эхэлсэн. Тэгэл өөрийгөө яруу найрагчин байна гэж бодоод итгэж эхэлсэн. Гэтэл ер нь энэ дуудсан энэ итгэсэн хоёрын дунд нэг юм далдын хүч байгаад байсан. Тэр юу гэхлээр яг л нэг мөрөн дээр нэг хүн суучаад юм шивнээд байгаа юм шигээр л үзэггүй болоод л юм бичмээр бодогдоод л тэгэл нэг тийм шин тийм дадалтай болж эхэлж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэл юмыг эргэцүүлж бодно. Ийм биш үү, тийм биш үү гэл энэ нь одоо өөрийнхөө харагдаж баригдаж байгаа тэр аливаа зүйлийнхаа мөн чанар руу нэвтрэх гэж оролцсон их олон оролдлогууд байж үдээ гэж бодогддгийг. Тэгж л одоо 5 дугаар ангид байхдаа 13 настай байхдаа л одоо анхныхаа шүлгийг бичсэн. Би нэг оюутан байхдаа нэг нөгөө настан буурал имээ дуу бичдэг сандаж үгээд яруу найрагч багш маань манай сэтгүүл зүйн хичээл ордог байлаа. Тэгээд багш нэг удаа за хүүхдүүд та нарт нэг даалгавар өгье. Энэ хөгжил гэж чимийг ер нь та нар юу гэж боддгийг. Тэгээд хөгжлийн тухай өөрсдийнхөө өнцгөр бичээд ирээрэй гэдэг тийм даалгавар өгсөн. Тэгээд би түүнийг нөгөө тухайн үед чинь ардын орон зохиолчгол юмнууд явж байгаа шүү дээ. Өөртөө бол тий өөртөө. Тэгээд одоо тэр нэг цаас цоохорлож явж байгаа нөгөө даалгавар мартчихж. Хариуцлагагүй нөхөр хурж ирээ сууж байсан. Багш нэг нэгээр нь дуудаад эхнээс нь асууж. Багш яагаад дуудаад байгаа вэ гэж хажуугийнхаа өнөөс одоо ангийнхаа хүүхдээс асуусан чинь нэг хөгжлийн тухай даалгавар өгсөн шүү дээ гэж. Тэгэл тэр хооронд одоо боддөг юм байна. Багшийн мөн очоод яаж баларах вэ? Тэгээ бодож байсан юу ч орж ирдэг. Хөгжил гэж ярина юу юм бэ? Яг тэр асуулттай яг л одоо тулж шít багш. Тэгээд нуурдны 2 хүүхэд дутуу байгаад байдаг.
За тэгээд урдлын хоёр хүүхд дуудлаа гарлаа намайг дараад нь дуудлаа. Ээлж маань ирлээ. Өөрийн мэдлгүүгээр босоод сандлаасаа босоод багш руу алхаж байгаа. Юу ч бодоогүй мөртөө. Тэгээд алхаж байх тэр хооронд нэг юм сэртгээ ороод ирэхгүй юу? Ер нь шүлгийн мөр яг тэгж орж ирдэг. Одоо сэртгэл ороод ирсэн. Тэрийг алдаж болохгүй гэдэг шиг. Тэгэл багш өмнө очиод нэг хитгэе алхаж байгаа шүү дээ чинь. Очиод зогсоход нэг даалгавраа хийц хөвгчийг 50 болчихж байгаа. Тэгсэн за чамд минжин сайхан үзүүлж харуулах юм байхгүй юу гэж. Багшаа би даалгавраа бодоод ирлээ л гэлээ. Тэгсэн за чи юу гэж бодов? Багшаа би хөгжлийн хамгийн дээдлийн цэгийг олж харлаа гэсэн. Өөх за сүрхийн юм байна. Тэнд юу харагдаж байх юм? Юу байх юм гэдэг ч байна. Багшаа хүний 7-оор хуруу байна гэсэн. Тэр хуруугаар яах юм гин? Нэг хийгс юм аа нэг довчлуур дараал хийчих штэ гэхгүй. Тэгсэн чи мөн сүрхээ бодчихэ. За тэр довчлуур чи эвдрүүл яах вэ гэж. Дахиад нэг довчлуур дараа засчнаа багшаа гэсэн. Сууч гэсэн мөхгүй. Тэгсэн мөртлөө тэр нөгөө дүн дээр гайг өндөрхөн тавьсан байсан. Тэгээ сүүлд намайг сургуульд өгсөний дараа тэр хүүхэд юу н хаана явав? Тэрийг сонин юм ярьдаг хүүхэд шүүгээд яг хөтэ би багшаас илдүү юм шалгаагаал одоо тий асуугаал багшаа энэ машин тэрэг гэдэг чинь газар юм биш үү? Тэнгэрийн юу ч авч хийгээгүй. Тэгээ газрыг газар дээр нөхрүүлж байгаа нэг утга биш юм уу? Онгоц гэдэг чинь газраас нь тастаа тэнгэр лүү нисгэж байгаа төмөр шуу юм биш үү? Тэр гэдэл нэг тийм дэми яриад явааддаг. Юмыг нөгөө нэг тийм өөр яагаад мөн чанарыг л таних гэдэг шүү дээ аливаа юмыг. Тэгэл асуугаад байсан. Тэгээд дараад нь багш л гэж асуусан байсан. Ярилцлага ингээд өндөрлүүлээ. Манай нэвтрүүлгийн хамт олонны урилга хүлээж авсан танд маш их баярлалаа. Яруу найргийн ертөнцөөр Минжин сайхан гэдэг хүн хинбэ гэдэг энэ одоо танин мэдхүүгээр манай үзэгчид сайхан аялсан гэдэгт итгэлтэй байна. Бид нар яруу найраг гэдэг энэ соёлоо хүндэлж хайрлах ёстой, яруу найрагчтай хайрлах ёстой гэдэг бас яг одоо уриалгыг бас давхар яагаад ч юм хэлмээр санагдлаа. Тэгээ нэвтрүүлгийн маань урилгыг яг он солигдож байгаа яг энэ босгон дээр хүлээж аваад цаг цаваа зарцуулсан маш их баярлалаа. Та ямар ч тач өнөөдрийг хүртэлх яг энэ одоо амьдралынхаа хугацаанд бол 4 улирлаа бичсэн цаашдаа зорж байгаа олон зүйлс байгаа гэсэн мэдээж одоо тэр зорж байгаа бүх зүйл нь ямар нэгэн бартаасаадгүй хамгийн сайнаар бүтэх баг. За гэлээ. Хүсье. Гэлээ. Ер нь бол нэг санаа төрж байна. Төлөвийн төгсгөлд хэлэхэд энэ цөөрхийн учиргүй цөөхүүлээ монголчууд дотор ахаа цөөхөн улс бол яруу найрагчд байдаг. Нэг хүнд нь нийт хүн амт нь хуваагаад үцхээр хэдэн хүнд яруу найрагч нэг яруу найрагч оногдчих юм мэдэхгүй. Тэгэхээр магад 4 улирлын одоо дунд тийм ээ өвлийн нэг найрагч, хаврын найрагч, зуны найрагч, намрын найрагч гээд одоо энэ Санчир гарагийнхаа зочин сайхан нэвтрүүлгээр жилдээ 4 яруу найрагчийг онцолдог байгаасаа энэ олон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ үгийн урлагийн улстайгаа бас хаана нэгэн хууч өөрчдөг байгаасаа гэж бодож явдаг. Тэгээ тэр сайхан бодлыг бас адилхан тээж явдаг. Дүүд их баярлалаа. Танаа хамт олонтой ажлын амжилт хүсье. Ялалаа. Шинэ оны минь. За шинэ оны минь.